хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын хурлын гишүүн Б. Бат Эрдэнэ нарын 10 гишүүн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлц хэсгийг төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагч хуулийн төслийг боловсруулахдаа Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасныг баталгаажуулах зорилгоор улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих чиг үүрэг бүхий агаар орчны бохирдлын дэд хороог улсын их хурлын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орооны харьяанд байгуулах зохицуултыг тусгасан байна. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед улсын их хурлын гишүүдээс асуулт санал гараагүй болно. Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлцэхийг дэмжих хэсэг талаар санал хураалт явуулахад байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 57.9%-аар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэх хэсэг талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.